За би оюуны төв сургуулийн сурагч Г оюун байна. Тэгээд надад тодорхойлолт илүү гүн орсон. Тэгээд чин сэтгэл гэдэг нь зөв зүйлийг цэвэр сэтгэлээр шамдаг хийхийг хэлэн гээд. Тэгээд би үүнээс ер нь бол өмнө би зарим чадахгүй байгаа хичээлүүдээ ч юм уу эсвэл ойлгохгүй байгаа юмаа их тасалж явдаг байсан. Тэгээд одоо бол би биеийн тамирыг их хичээлдээ ороод тэгээ илүү юм биеийн хөдөлгөөн сайтай болсон. Амьдралдаа нэгдүгээр амлалтыг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр амлалт нь болохоор би өнөөс хойш бүх нөөц болцоо бүрэнд ажиллана. Би анх болохоор нөгөө гэрийн даалгавраа за цаг яриа болчлоо үнтэй да гэж гэрийн л үлдээчдэг байсан. Тэгээд тань нөгөө чин сэтгэлийг үзснээр би яриа болгон даалгавраа дандаа бүгдийг хийж дуусгаад оройс нь чамаагүй хийчээд төтөв. Би чин сэтгэл гэдэг нь одоо төгс зүйлээр байх хэрэггүй. Би одоо өмнө одоо залхуу байсан. Тэг нөгөө зан шанар хичээлний ачаар одоо гэрийн даалгавраа одоо чин сэтгэлээс хийх ээжтэй одоо гэрээ мэрээ янзлах тусалдаг. Тэгэд бас өмнө одоо чин сэтгэлний ачаар усны тэмцээний 3 дугаар зэрэг авсан. За сайн бацгаана уу. Намайг Эрхэн Баяр гэдэг. Би өмнөх үйлрэлд чин сэтгэлийг илүү үзсэн. Тэгээд энэс би юу хамгийн их сурсан бэ гэхээр 5 дугаар амлалт буюу бусдын сайхан сэтгэлийг буруугаар ашиглахгүй гэдгийг ойлгосон. Энэс хамгийн их ойлгосон зүйл бол одоо найз нөхөдтэй туслах хүнтэй нөхцөл байдал нь хамаагүй тийм гайгүй байгаа хүнд туслахаас илүү бүр нөхцөл байдланд ороодсон бүр аргагүй ихэнд орсон тийм хүнд туслах нь илүү дээр. Гэхдээ бас тусалж ийн гэдэг алинтан ч одоо илүү ашиг авахын тулд эсвэл тухайн хүнийг завшаад өргөчих юм уу тийм байдлаар тусалж болохгүй. Тэгэх юм бол тэр нь туслах биш харин завшилт болчихно. Сайн бацгаана намайг оюуны төв сургуулийн 6 ангийн сурагч Мөнгөн Зөлөдөг. Би энэ чин сэтгэлээр амнаас гарсан хүүхдтэй хариуцлага хүлээн гээд 2 дугаар амлалтыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Би өмнө ээж аав эмээ өвөө ах эгч нартаа амлалт өгчөөд зарим биелүүлдэг байсан. Тэгээд энэ чин сэтгэлийг үзнэ би ээж аав эмээ өвөө ах эгч нартаа амлалт өгсөн бол тэрийг биелүүлдэг байсан. Намайг Мөхтөл гэдэг. Тэгээд би болохоор энэ чин сэтгэлийг үзээд одоо тодорхойлолт гэрчлэх хэлж байна. Тэгээд сая нэг сарын 29-нд манайхын төрсөн өдөр болсон. Тэгээд тэр өдөр бол ах намайг PC-г ажиллуулдаг гэдэг. Би тэр PC-нээр ажилласан. Тэгээд оройн болохоор би орлогын тоолсон. Тэр орлого нь болохоор нэг 80 гаруй мянга байсан юм аа. Тэгээд тэндээс би нэг 20,000-ыг авахад хин ч юуч мэдхгүйсэн. Тэгтээ би аваагүй. Тэгээд би түүнээ бахарч байна. Тэгээд тэр тодорхойлолт нь болохоор зөв зүйлийг цэвэр сэтгэлээр хийх чин сэтгэлийн тодорхойлолт нь. Тэгээд энэ дээр болохоор дүгнэлтийн гаргахад өөрөө хэрэглэхэд болохоор ямарваа нэгэн хүнтэй харьцаж байгаа эсвэл ямарваа нэгэн зүйлийг хийхдээ ямар ч баггүй ямар бүх зүйлийг өөр юмсыг хийж сурсан. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. Би 12 ангийн сурагч Б даваад ирж байна. За би чин сэтгэл зан чанарыг үзснээр надад илүү ойр одоо сургамжаас амлалт гэвэл 2 дугаар амлалт байна. Хийсэн үг үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж. Би өмнө л болохоор одоо хийсэн үг үйлдэлийнхээ хувьд гэвэл одоо хааж ямар ч газар одоо хийж байгаа үг үйлдэлээ захирч одоо хянж явж явсаа гэдгийг ойлгосон. Тэгээд өмнө л болохоор нэлээд тийм эвгүй байсан юм билээ. Тэгээд одоо бол харин шал өөр болж одоо хаана ямар үгээ хэлэх үү. Тийм одоо нэг жишээ бол одоо найз нь ингээл айгүй гутарч гуйсан эйгүй байвал одоо ямар үг гэж хэлэх үү гэдэг ч юм уу тиймэрхүү тал дээр одоо нэлээд суралцсан. Номны хувьд гэвэл өөрийгөө ялж чаддаг хүн баяждаг гэсэн ном байгаа. Нэрнийсэн ч гэсэн ойлгомжтой байгаа. Энэ номны хувьд гэвэл одоо ирээдүйн 10, 20, 30 жилийн дараа одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн амьдралаа юу яаж авч явах уу? Одоо яаж одоо явбал амжилтанд хүрэх үү? Одоо яавал ингэж бусдаас ингэж дор байх уу? Яавал одоо ийм байх уу гэсэн маш тийм сургамжтай ухааруулсан тийм гэгэрүүлэх ном байлээ. Тэгээд маш их баяртай байгаа. Баярлалаа.
Сайн байна уу? Намайг Түшиг гэдэг. Би оюуны бүрэн зүүн сургуулийн 10 дугаар анги сурагч. Тус сургууль 3 дахь жилдээ сурч байгаа. Энэ сургууль сурснаар олон зан чанарыг үзсэн. Харин миний хамгийн их ойлгосон зан чанар нь чин сэтгэл. Энэ бүлэг сэдв нь болохоор 5 амлалттай. Энэ амлалтаас хамгийн их хорсон сэдв гэвэл би өөрийнхөө хийсэн бүх зүйлдээ хариуцлага хүлээн. Бас бусдын үзэл санааг одоо өөртөө ойлгож авна, одоо өөрийнхөө санаа бодлыг болохгүй гэсэн. Энэ хоёрыг сайн ойлгосон байгаа. Энэ хоёр зан чанарын нь тухайн ер нь хариуцлага хүлээнэ гэдэг нь бас чин сэтгэлийн нэгэн хэлбэр. Альва хүн хэрэг хийжээд тэрийг бусдад бухаад болчих юм бол бас энэ нь болохоор хүний мөсгөө хэрэг болно. Тийм болохоор хариуцлага хүлээх гэсэн үг нь бас өөрөөр чин сэтгэлийг агуулдаг. Миний хувьд энэ жишээн дээр гэвэл би нэг хаяада нэг жоо хэрэг тарьдаг. Тэр нь болохоор одоо гэр бүлийнхаа нэг гишүүний юмыг хаяада нэг санал хүнгээр эвдэлждэг. Тэрийг тэгээд нүдэн бодол нь янз янзаар нуух гэж оролдог байсан. Тэгэхээр энэ шинжилгээний үзнээр би хариуцлага өгдөг болсон. Жишээл үннээ хэлэхэд юм яашдаг юм байли дээ. Нэг л айгаад байдаг байсан. Тэгээд хүний үзэл санааг өөртөө сонсох хамгийн чухал. Энэ бас өөрөөс нь шинжилгээ шаардлагатай. Бас найз нөхөдтэйгээ харьцаад бол энэ нийлэгдэг. Жишээлбэл одоо миний нэг найз хамгийн сайн найз гэвэл хамгийн сайнаар нь харьцаад нийлээд одоо гой хандна. Харин одоо жоохон тиймэрхүү харьцаа жоохон бараг байхгүй найзтай бол одоо нэг юм дуурахгүй жишээний байдаг байсан. Тэгээ одоо бүх хүнтэй нээлттэй байгаа. Тийм болохоор миний хамгийн их ойлгосон хоёр жанр энэ л. Сайн байна уу, намайг 9 ангиас орж мөнгөн зүйлэгдэг. Би энэ сургуулиуд анх удаа одоо энэ жил шилжиж ирж байгаа. Би одоо энэ сургууль шилжиж ирснээс чин сэтгэл гэдэг зан чанарыг үзсэн. Би энэ зан чанараас болохоор нэгдүгээр амлалт болох би үүнээс хойш бүх нөөц болцоогоо бүрдүүлнэ гэдэг амлалтаас ер нь их юм ойлгож авсан. Жишээ нь гэвэл би энэ сургууль шилжиж ирэхээс өмнө би хичээлийг бол зүгээр халтур дайлзаад хийгээл хоригчдаг гэж боддог байсан. Энэ сургуульд орж ирснээр бол хичээл бол миний амьдралын яг алхах босго гэдгийг би ойлгосон. Тэгээ би орой болгон өөрийнхөө даалгаврыг хийх гэж хичээдэг болсон. Нэгдүгээр улиралд ч гэсэн би бас жоохон за болчих байлгүй дээ гэдээ өнгөрдөг байсан. Одоо 2 дугаар улирлаас эхлээд өөрийгөө хичээдэг болсон. Математикийн даалгаврыг ойлгодог байсан бол би хийх гэж оролдож үздэг болсон. Бас 3 дугаар амлалт ойлгосон. Бусдын үзэл санааг ойлгоно, хүндэтгэн гэдэг. Би болохоор аав ээж донд юм ярьж хахад би дундуур нь зүгээр шууд үгүй гэж орчдөг байсан. Бас дүүтэйгээ юм яриад байж захта үгүй чамтай харьцахгүй гэдэг их муухай ашиг гаргадаг байсан. Гэтэ би энэ зан чанараас амлалтаас их зүйл ойлгож авсан. Ер нь зан чанар хичээл үзснээс хойш миний сэтгэл санаа болон хичээнгүй байдал ер нь дээшилж эхэлсэн. Зарим нэг зүйлийг халтурдал хуумгаад орхидог байсан бол одоо бол яг хийх гэж оролддог болсон. Энэ зүйл нь болохоор надад буцаад ээж аавын итгэл, урамшуулал, тийм зүйлүүдийг авчирдаг болсон. Тэгэхээр чин сэтгэл гэдэг бол буцаад ямар нэгэн зүйлийг надад авчирдаг тийм зүйл юм аа гэж бодож байна. Сайн байна уу, намайг 9 ангийн сурагч Намин гэдэг. Тэгээд энэ жил би энэ сургуульд шилжиж ирсэн. Нэгдүгээр хагас жил чин сэтгэл гэдэг хичээл үзсэн. Тэрнээс би нэгдүгээр амлалтаас бүх бүрэн нөөц бололцоогоо бүр ашиглана. Тэрнээс л би залхууралгүй эсвэл хүнд чин сэтгэлээс юм хийж өгөхийг ойлгосон. Би өмнө нь болохоор эсвэл гэр цэвэрлэх юм уу хичээлийг дээр болохоор халтуурдаал эсвэл хүмүүсийг амар гомдоодаг байсан. Тэрөөсөө хэлж байгаа үгээ тэр хүнд яаж тусах бол гэж бодохгүйгээр шууд хэлждэг. Тэгээд тэрнээс олж хүмүүс амар надад гомддог гэсэн дараа нь уучлахгүй байхтай их боддог. Тэгээд тэр амлалтыг үзснээс хойш хэлж байгаа үгээ их бодож тэгээд юмыг бүрэн тэгээд дотоо юмыг үлдээлгүй гэдэг болсон. Сайн байна уу? Намайг Наран Гэрэл гэдэг. Би бэлтгэлээс 9 дугаар анги хүртлээ тос сургууль сурж байна. 9 дугаар ангид анхаарал чин сэтгэл гэдэг бүлэг сэдвээс сурсандаа баяртай. Чин сэтгэл гэдэг бүлэг сэдвээс би хамгийн сайн ойлгож авсан сэдв маань
амлалт дөрөв буюу хэлсэн амандаа өрөх. Хэлсэн амандаа хүрнэ гэдэг нь хэлсэн амандаа хүрнэ гэдэг нь хоёр зан чанарыг сурсантай адил. Тэр нь чин сэтгэл болон шудраг зан. Би анхын зан чанарыг сураагүй үедээ үргэлжлэн аль мартах тохиолдол зөндөө гардаг. Энийг сурснаас хойш өөртөө хэрэгжүүлэе гэж шийдээд хичээж байгаа. Гэтэ энэ ирээдүйдийн хичээл зүтгэлээ зуршил болгон хувирахыг хичээд. Сайн байна уу, намайг Залзаа гэдэг. Би оюуны төв сургуулийн 10 дугаар ангийн сурагч. 1-р хагас жилд чин сэтгэл гэсэн зан чанар үзсэн байгаа. Миний хамгийн их нөлөө үзүүлсэн зан чанар амлалт болохоор би үүнээс хойш бусдын үзэл бодлыг хүндэтдэг нь. Хүний үзэх үзэл бодол өөр хоорондоо өөр байдаг шүү дээ. Тийм учраас заавал албатлах хараггүй. Би өмнө нь хүний хэлж байгаа үгийг сонсоод ер нь хүн буруу ярьж байна да. Яагаад заавал ийм байх хэрэгтэй ингэж дандаа тийм уурлангуй ханддаг байсан. Харин одоо болохоор тийм эвлэгнэр жоохон тийм даруухнаар юм уу тэгж залруулж хэлдэг байсан. Гэтэ яг худлаа үн батгүй тийм худлаа байвал бас болохгүй. Ийм тийм эвгүй байдаг. Тийм учраас хүний үзэл бодлыг сайн сонсож яваад зөв байна буруу нь хамаагүй зөвхөн хүний үзэх бодол шүү дээ. Сайн байна уу, намайг Хулан гэдэг. Би оюуны төв бүрэн сургууль 3 дахь жилдээ суралцж байгаа. Би энэ зан чанар 1-р хагас зан чанар ямар зан чанар сурсан бэ гэхээр чин сэтгэл гэдэг зан чанар сурсан. Эндээс хамгийн их таалагдсан амлалт гэвэл амлалт 2. Би үүнээс хойш хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээн гэдэг амлалт нь надад илүү түлхүү өөрчлөлт гарсан. Жишээ нь гэвэл би одоо гэрийнхаа ямар нэгэн нийт зүйлийг эвдэлж гэмтэх тохиолдолд мэдгүйгийн дэлгэрүүлээд дүүргээ чихэх тохиолдол нэг бусудаа гарч ирсэн. Энэнийг одоо би өөрийгөө нэг асуудлаас гарч ийн гэж бодвол харин асуудалд орж байгаа гэдгийг энэ зан чанарыг сураад ойлгосон. Тэгээ энэ зан чанарыг сурсандаа баяртай байна. Савэцоно намайг Мөнхболд идэг. Би оюуны төв сургууль 5 жил суралцж байна. Энэ 5 жил суралцахад хамгийн их өөрчлөлт, хамгийн их шинжилэл зан чанарын хичээлдээ надад их гарч ирсэн. Одоо энэ жил чин сэтгэл гэдэг зан чанар надад хамгийн их өөрчлөлтийг авчирч байгаа. Ягаад энэ чин сэтгэлээс амлалт 2 буюу өөртөө хариуцлагатай байхыг би нэлээ их сурсан. Хариуцлагатай байснаар өөрийгөө бүх хэлж байгаа, бодож байгаа сэтэл хийж байгаа үйл бүртээ хариуцлагатай байна гэдэг нь бусдыг шүүхээс илүү өөрийгөө илүү шүүх юм. Өөрийгөө шүүснээр өөрийнхөө даваа тал бас сул талуудыг мэдэж даваа талаа илүү хөгжүүл сул талаа засаж алдаагаа засах юм. Тэгэд алдааг хүн хэрвээ алдаа гарах юм бол тэр алдаа нь хамгийн том алдаа биш. Харин тэр алдаагаа засаж чадахгүй байгаа бол хамгийн том алдаа юм. Самно намайг Лүн гэдэг. Би оюуны төв сургуулийн 12 дахь ангийн сурагч. Тэгээд сайн өнгөрсөн хагас жилд манай ангийнхан чин сэтгэл гэдэг зан чанар үзсэн байгаа. Тэгээд энэ зан чанараас надад хамгийн их үлдсэн, хамгийн их нөлөөсөн зан чанар юу вэ гэхээр 3 дахь амлалт байгаа. 3 дахь амлалт нь болохоор би өмнөөс хойш бусдын санаа бодлыг хүндэтдэг юм. Ер нь өмнө би ихвчлэн ингээд өөрийнхөө санаа бодлыг хүмүүст их тулгах гэдэг байсан. Миний л зөв би зөвхөн миний л энэ санаа бодлоор байна гэсэн ер нь зарчимтай байсан гэх юм уу. Найзуудтай ч гэсэн зөвхөн л өөрийнхөө л одоо санаа бодлыг би одоо тийм хүсэж гэсэн бол яг тийм ал хүсэж ин гэл яг дайрчдаг байсан бол одоо ер нь бол бусдын санаа бодлыг хүндэтгэж арай хүлээстэй хандаж яг тэд нар юу хэлэх нь тэд нар юу хүсэж байгаа гэдгийг ер нь бол их бодож үздэг болсон байгаа. Мөн бас би хагас жил би даалтаараа ном авсан байгаа. Энэ ном нь болохоор Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гэдэг ном байгаа. Тэгээд энэ ном нь болохоор надаа яг юу ойлгуулсан бэ гэхээр хүний яг энэ уураг тарих, хүний яг итгэл үнэмшил, яг энэ ухамсар яг хүнд яаж нөлөөлдөг вэ? Жишээлбэл хүн яг үнэхээр амжилтандаа хүрнэ гэдэгтээ ингээд итгээд тэгээд тэрнийхээ төлөө мэрэж чадах юм бол ямар ч хүн амжилтанд хүрнэ гэдгийг би маш сайн ухаарч авсан. Тэр хүн одоо ингээд байгаа нь жоохон мангарч юм уу, тэнэг ч юм уу, тийм байсан ч гэсэн яг үнэхээр ингээд би амжилтанд хүрнэ гэд итгээд тэгээд яг тэрнийхээ төлөө тэнцэж чадах юм бол яг амжилтанд хүрнэ гэдгийг ер нь бол ойлгож авсан байгаа.